Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Hey, бүгдээрээ сайн байна уу? Good morning Mongolia шоуны хөтлөгч Магна байна. За бид нэр яг одоо толгоотын 5 шарын фризер гараад одоо Келфорын дэргэд байна. За бид нэр хаашаа явж байгаа гэхээр сонсогч гэрэл сүрэн ихчийнхаа одоо урилгаар тэдний гэрт очиход бид нэр хамтдаа явж байна. За тэгээд тэнд очиод бид нэр юу болохыг бид нэр очиод үзцгээе. Хамтдаа явцгаая. За бүгдээ сайн байна уу. За тэгээд бид нэр нааша 61-ийн гармаар гараад Аршаант тосгонд ирсэн байна. Согин хайрхан дүүргийн 21-р хороонд байрладаг Жаргалан тосгоны Аршаант гэдэг одоо хэсэгт бид нэр ирсэн байна. За энэ газар яагаад бид нар одоо хүрээд ирсэн бэ гэхээр за энд одоо биднийг өрсөн манай сонсогч гэрлээ гэгчийн маань ажилдаг одоо GCS буюу одоо орон нутгийн хөгжлийн сургалтын төв гэдэг энэ газар бүгдээ хүрцэн ирсэн байна. За тэгээд энэ газар ямар очиртай газар гэхээр их учир жансантай газар юм байна. За 2002 онд энэ газар маань Монгол улсын засгийн газраас олон улсад тавьсан хүсэлтийн дагуу тухайн жил цагаан зудны одоо нөлөөгөөр хүсэлт тавьсны дагуу энэ газар хамгийн түрүүнд одоо хүлээж авч байгуулагдсан газраас Солонгосын засгийн газраас одоо хамтран ажиллагааны хүрээнд одоо орж ирсэн ийм байгууллага байгаа. Тэгээд энэ газар маань болохоор орон нутгийн хөгжлийг дэмжих ийм сургалтын төв байгаамаа. Тэгээд энэ газар болохоор Магнаа 2012-оос 14 оны хооронд ажиллаж исэн ийм байгууллага. Одоо болохоор одоо бидний сонсогч гэрлээгч маань энэ газар ажилладаг ийм газар байгаа. Тэгээд бүгдээ хамтдаа орж гоё танилцъя. За энэ газрыг одоо өмнө нь 2010 онд баригдсан сургалтын төв маань шинжлэхтэд ийм гоё байртай болсон. Энийг та бүхэнд уншиж өгвөл энэхүү орон нутгийн хөгжлийн сургалтын төвийг төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын КОИК байгууллагын боцолтгүй тусламжаар Global Civic Sharing олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй хүртээмжтэй мал аж ахуй төслийн хүрээнд байгуулваа гэж. Барилга угсралтын ажлын хугацаа бол 2020 оны 4-р сараас 24 оны 5-р сар хүртэл одоо ингэж хэрэгжиж энэхүү сургалтын төв маань байгуулагдсан юм аа. За бүгдээ дотгошоо орж үзье те. За. Энэхүү сургалтын төв маань ерөнхийдөө вакуумчсан байдлаар одоо сургалт зохион байгуулах боломжтой ийм байр байгаа. Тэгээд дээрээ нэг дор 50-60 хүн хүлээн авах хөгжин чадалтай. За тэгээд сургалтын орчинд хэрэгцээтэй танхим, тоног төхөөрөмж. За энэ ингээ харах юм бол кофе корнер байна. Цай кофе уух боломжтой. Хүмүүс чөлөө цагаараа гарч ирээд те харлах боломжтой ийм кофе одоо корнер хэсэг байна. Бүгдээ гоё том танхимын хэсгэр нь орж ирсэн те. Цааш тагаа. Энэ цааш тагаа. За гэрлээгчийн тэгвэл яг гоё ажлын хэсэг буюу одоо галтгооны хэсэг рүү өдрөө орё. Одоо энд ингээд сургалтын танхим уу, заалууд ингээд офис гээд ийм өрөөнүүд байгаа. За энэ хөдөө юу газар хотоос зайдуу одоо бид нар хотоос зайдуу 70 км-ийн зайд хүрээд ирсэн мөртлөө одоо бүх юм маань одоо 0 энэ халуун хөдөн ус бүх юм маань юусэн ингээ хангагдсан. Орчны одоо энд сургалтанд сууж байгаа хүмүүсийн орчны тав тухыг бол дээд зэрэгээр хангасан ийм газар байна. За энэ хэсэг бол одоо манай гэрлээгч маань ажилладаг юм одоо энд одоо сургалт, конференц, ивент, одоо воркшоп янз бүрийн зохион байгуулагдсан. Тэнд одоо энэ хоолны хэсэг бол маш чухал байгаа. За тэгээд энэ галтгооны хэсэгт бол манай гэрлээгч маань одоо тоогоочоор ажиллаж энэ суралцж байгаа, энд оролцож байгаа бүх хүмүүсийн одоо эрүүл мэнд тав дахад зориулагдсан
хоолыг хийж үйлчдэг байгаа. Гэрлэгч одоо энд одоо хэдэн оноос эхлээд ажиллаж байна? 2011 оноос. 11 оноос. Өнөөдрийг хүртэл. 15 жил ажилласан тий. Хоёулаа ч одоо энд 3 жил хамт ажилласан юм уу та тий. Тэгээ 3 жил хамт ажилласан одоо тэгээ 15 жил холбоо харилцаатай л ажиллаж байна тий. Өргөжлүүлээ манай сонсогч болсон. Ажлын хамтрагчаас манай нэвтрүүлгийн сонсогч хүртлээ одоо ингээд ийм сайхан холбоо харилцаатай хоорой сайхан эгч мэн болоод ингээ явж байна. За энэ галтгооны эсгүүдийг гоё харуулаарай тий. Одоо бол яг хуучны галтгоог бодох юм бол өстой хэд дахин 1-2 дахин том юм одоо 2-3 дахин том юм тий. Бүх юм нь гоё болсон. Бүх автомат тоног төхөөрөмж. Сайн газар байна да. За. Дээш харах юм. За дээш гараад үзчих. Дээш гараас гоё сургалтын юмнуудыг харуулчих. Тэгээд тэгээ явъя да. Энэ эзтэй гоё үзүүл ингээд давхар бас ингээд нөгөө блогны бичлэг хийгээд ингээд яваад байгаа хөөх. Сайн цааштай байгаа юм тий. Энд ингээд нэг орон нутгаас ирсэн нэг суралцагчд нэг юу яддаг. 4 баг болоод энэ шилэн хаалгатай өрөөнд 1 баг 2 баг 3 4 баг ингээд тоо. Зөвлөгөөний өрөө. Хуучин чамааг огт нөө бодлын цаг гэж байдаг ус тий. Тий, бодлын цагийн орой зөвлөгөөний цагийн. Тэр шиг. Тий. Ерөнхийдөө нэг бид нар ч хуучин вакуум сургалт хийдэг байх чинь нэг сургалтанд ойролцоогоор 40-50 хүн ирнэ. Тэгээд 40-50 хүн ирж байгаа хүмүүс маань 4 групп болоод тэгээд юутай болно те. 4 ийм зөвлөгөөний өрөөнд хуваарлагдаад орцдог. За энд болохоор манай суралцагчдын. Манай суралцагч нар маань хөдөө орон нутгаас ирээд хөдөө орон нутгаас хот хүрээ хаанаас ч ирнэ одоо тийм эндээ нөгөө 40-50 хүмүүс маань ингээ байрлцдаг. Хүн болгон нэг орон дээр за тэгээд тусдаа одоо гэрэл цэнэглэгч одоо арзаатдаг юу гэдэг бүх юм маань тухайн суралцагч хуу хүмүүст өөртөө орон зайд ингээ тааруулаад бэлдсэн ийм олон улсын стандартын дагуу хийсэн ийм өрөөнүүд байдаг. Ийм тагттай. Тэгээ 6 гараа 4-өөр 2-оор гэдэг ингээ байрлах боломжтой тий. Айгуу гоё тий. Бидний үйлч болохоор ийм модон ийм ютал. Нэг өрөөнд 20 хүн тий. Тий. Айгуу олоолаа байрладаг байсан. За түрээ харчих. Сайн дурахаа. За бичлэг хийж шүү. За түрээ ах маань болохоор та нарт гоё танилцуул маань гэрлэгч маань одоо хатан маа. Манай гэрлэгч нөхөр маск ахнаа шүрд. Бөөнд орох. Бөөнд оруулаа. Манай гэрлэгч маань нөхөр баасан жаргалах. Баасан жаргалах юм аа болохоор түрээ ах. Төрний ах маань болохоор одоо энэ JSS төрөмс байгууллагт бүр анханасаа ингэж ажиллаж байгаа. Одоо баг юу болж байна? 20 гаруй жил болж байна. 21 жил байна. 21 жил гэж ажиллаж байгаа. Тэгээ бүх ерөөсөө төрөө ахгүй юм гэж байхгүй те. Энэ төрөмс байгууллагт. За ийм гоё байна да. Тэгээд өдөр наашаа бай. Гэрлэгчийн одоо гэр бүл зочилсон ийм баг хөрөг нэвтрүүлэг хийгээд байгаа юм байна. Тэр галтгооны гэрлийг унтаасан мөлөө? Тэгээ хэдүүлээ шууд гарыг дөө. Энэний төлгүүр байхгүй түрэх. Энэ дотор бүр айгүй том юу байхгүй. Сургалтын их танхим байхгүй. Хөгжмийн апартуур бүх юмтайгаа. Тэгээд кофе корнер хэсэг. Тэгэл ер нь бол нэг юм 50-60 хүний дээдл нэг юу нэг шахуул нэг 70-80 хүн байх болох юм шиг байна тий. Сургалт хийчих, ямар нэгэн эвент хийх, воркшоп хийх юм боломжтой юм гоё юу байгаа юм да. За бүгд гарыг.
За ингээд тэр шууд танадчих. Наанаас явах юм уу? За ингээд бид нэр гэрлэгчийнхээ ажиллаж байсан GCS Streams болгын орон нутгийн хөгжлийн сургалтын төвөөр одоо зочилж чад гараа авч байна. Тэг гэрлөө явж байна. Гэрлөө явж байгаа Тийм. За одоо тэгээд энэ Ашаал өгтөө өгөө. аха. Нөгөө юуныхаа төмөр замын вагон зогсдог газруудаар ингээд 47 Аршаант Энэ ч одоо энэ төмөр зам нь өөрөө хаа урдаг? Сэлэнг бүр Орос руу гарсан. Орос руу гарч идэг. Төмөр зам шүү дээ, тий? Аа. За Одоо тэгэхээр энэгээр ингээд нефт гээд хилээд идэм байлээ эднэрийг зөв. одоо ашиглаж байгаагүй хоёр. Тэгэхээр одоо энэ чинь 361-ийн гармаас наашаа Тий. Аршаанд өртөөдөр Аршаант ирээд өртөөдөр ирээд дараачихын өртөө болохоор 47 гээд тооч гээд. за. Тэгээд цаашаа Бартцаанда урталтаа зогсоод Барцан дээр зогсоод тэгээд цаашаа сэлэнгийн мандал Батцанбүрг цаашаа явж тийм шүү дээ. Батцанбүрг гээд байна. Зөв. Тэгэхээр энэ Барцаны сангийн аж ахуй энэ хавийн газар нутгийн онцлогийн талаар юу байгаач та балцаач. Онцлог Чинь одоо Барцаны сангийн аж ахуйг хуучин алцтай Үхрийн сүүний 800-ийн нэг хэрэг гэж 800 байсан гэдэг. Одоо бол төр нь байдаг юм. за. Тэгээ одоо тэрийгэ төшөөлөд ер нь фермер аж ахуй гэсэн ирсэн мал аж ахуйгаа эхлээд тийм болчихсон. Хэцүү суурьсан байдаг. Тэгээ ер нь сүүний аж ахуй эрхэлдэг тийм алчид болцсон. Манайх ч 2004 онд анх хэлж энд ирж хахад ер нь цөөхөн айлтай тийм буйдхан тийм байсан. Одоо бол нэлээ хөгжөөд засмал зам тавигдсан байна. Тийм тий. Уярын далан гэж хийгдсэн байна. Годомны гэрэлтүүлгүүд гэж хийгдсэн байна. Ер нь хөгжөөл явж тийс. Тэгээ бас хэлэхэд яг энэ хэсгийн одоо газар нутгаас нийслэлийн одоо сүүний хэрэгцээний бараг 70% бүрдүүлдэг гэж сонсон тэр үнэн үү? Мэдхгүй одоо яг 70 юм болов уу гэдэг юм. Ямар ч байсан л нэлээ юу яаж хоршоодууд гэж сүү хэвчээ хоршоодууд гэж байдаг. Тэгээ одоо манай төв дээр гэхэд 2 хоршоо байна. Тэгээ одоо энэ шижир 47 бүх хэсгүүд дээр тийм сүү хэвчээ хоршоодууд гэж байна. Нэгдсэн журмаар нөгөө сүүгээ нийлүүлж байгаа. Сүүгээ нийлүүлээ. Хуучин чинь нөгөө юун дээр авдаг байсан шүү дээ. Нэг юун дээр нь очиод бид нэр сүүгээ түрээд очдог байсан бол одоо нэг хүссэн юунд авчиад Нэг цэгэн дээр авчиад нэг цэг дээр авчиж өгчөөд сайхан хөргөөд ариутгаад тэгжээд л сүү хвцаатын машиныг дахиж ирээд аваад явчихдаг. Зөв. Тийм онцлогтой. Тэгээд яг энэ бүс нутаг чинь яг Сонгон найрхан дүүргийн 21-р хорооны статустай мөртлөө хамгийн одоо нийслэл дотор хамгийн том газар нутагтай ийм хороонд ордог юм байлээ. Тэгээд хэсэг болгоно хоорондоо бараг 100 км-ийн зайтай тий. Зэмсэн малаа чөп ус гэж юм. Тий. Одоо тэгэхээр ер нь энэ хавь чинь хуучин нөгөө том одоо Үхрийн ферм сүүний үйлдвэрийн ферм байсан болохоор ч тэр юм уу ер нь 2002 онд айхтар нөгөө цагаан зууд болсны дараа хөдөө орон нутгаас одоо малаа алдсан тий малчин айл өрхөд хэмжээгээр ирж суурьшсан гэдэг юм байлээ. Ер нь энэ тентхийн хүмүүс л ирээд бүгдсэн юм шиг л тийм газар байж тий. Уугуул иргэн ер нь ховорхон. Тэгээд ер нь ихэнх нь тэгээд өвөр хангаа гой болтой. Юунаас ховд усынхан бас их байгаад тах шиг байна. Тэгээд тэр утгаараа ер нь бол нөгөө бас яг энэ эрчимчсэн сүүний Үхрийн аж ахуй их хөгжиж байна тий. Тэгээд дээрээс нь энэ газар тариалангийн бас энэ том томоохон аж ахуй нэгжүүд бас ийшээ айгүйх төвлөрж байгаа харагдаж байна. Тий. Одоо нэгдсэн журмаар бид нар ч бас намар болохоор ногоон тэжээлээ тарих газар хадлангаад хадах хавар тариалаад намар хураагаад тэгээд юу яадаг газартай. За. Баских маань гоё хийдэг ажиллаа гоё. Өөрийнхөө талаар гоё юу байгаач. Би маллаа тэгээд цэцэрлэгт ажилдгээ. Тэгэл зайлшрал маллаа 106 цэцэрлэгт 61 гарамт байдаг.
маллал хар тарлан манай энд чи ер нь нөө дээр биш чи 800 премьер байхдаа дан хар тарлан байсан юм билээ шүү дээ. Тэр талаараа хөгжөө явд юм билээ. Ер нь хөгжөөл хар тарлан алдахгүй гээд. Тэгээд дан хар тарлан хүртээ манай энэ хавь хийж. Дан хар тарлан бүс нотдог. Одоо сити хот болно гэж яриад байгаа. Одоо тэгэхээр бас нэг тийш ямаалаа гаргаж нэг явах багт. Нэг тийш чиглүүлэх багт аграас сити болно гэж. Одоо ер нь орой самны цаг одоо хэдэн цагаас вэ? Одоо манайх 6:30 бижгэл. За зүгээр одоо очиод ер нь бол жоохон бэлдээл бараг орой. Бэлтгэлээ шалны цаг руу орох юм шүү дээ. Ер нь өглөө босоод яаж өдөө эхэлж ийн өдөр? Одоо тэг өглөө босоод малчин хонгой төрөнд эрт босох хэрэгтэй. Ажлаа эрт амжуулах хэрэгтэй. Тэгэхээр өглөө нэг 5:40 гэхэд босцсон. Тэгээд сургуулийн хүүхдүүдэд бэлтгэн. Тэгээд өргөжлүүлээд малынхаа ажилд гарна. Тэгээд нэг 7 гэхэд хоёулаа авах юм бол 7 өнгөрөөгд ороод ирчдэг. Би ганцаараа авах юм бол нэлээ үзнэ. Нэлээ үцгөө. Юус мус гэж тэгэл орж ирэндээ. Хизээ заванда шоуруугаа орж ирээд байна. Хизээ заванда яг өглөө дуусаал эрт шүү. Яг өнөө өглөө гэхэд та яадаг эхлэхээс хамгийн түрүүнд орж ирсэн. Тий, ороод ирсэн. Бушуухан минь мэдчихэж. Тэгээд минь мэдчихээд явж байгаа дундуураа нэг орж ирсэн хаяа. За энэ хэд одоо ямар сэдвэр яваад байна. Ямар зочоо орж ямар зочин ороод байна гэх. Хин хөтлөөд байна. Хаанаас яваад байна. Амар өгөнд ордог. Гэрлэгч ч одоо яг энэ цагт ер нь бол өглөө болгон баг тогтмол орж ирээд баг арга орж болчихлоо шүү дээ. Тэрээс ингээд чөө. Тэгээд захиргаа сургууль нэнгүүрээ төвлөрч идэв. За. Одоо тэр ажилчдын байр гэж байдаг байхгүй. Багш ажилчдын байр. Төсвийн байгууллагад ажилчдын байрнууд нь одоо. Тэр шар уу? Шар бас энд нөө хоёр ногоо жижиг ногоо гэдэг. Энэгээр амьдцааж. Тэр донтлын ягаад чи соёлын төвн захиргаатайгаа юм байна. Тэр туг мандаад. Тэгээ наалтаа сургуультай. Одоо энэ ер нь ойролцоогоор яг төв дээр хичнээн өхөн ам ер нь хичнээн байна. Хөөм одоо 300 гаруй өрх байдаг л гэж ярьд юм билээ шүү дээ. Хөөм нь одоо хэд байдаг вэ? Яг төв дээрээ 300 гаруй. Тэгээд нийтдээ бол 21-р хороонд босод хэсгүүдтэйг нэлээ. Хэсгүүдтэй их байгаа олон байгаа. Тэр нарийг юу сайн мэдэхгүй. За хэдүүлээ тэгээд одохгүй гэрээс нь гоё. Яриагаа гоё өргөжлүүлнэ. Одоо тэмдэг шиг юм дээ. Jesus-тэй нөгөө амралтайгаа хошоод энийг нь Биш. За бид нар сонсогч гэрлэгч хахаа гэрт нэрсэн байна. За гэрлэгч маань гэрлэгч Баска ах хоёрын маань хувьд гэх юм бол одоо үнэний сүний фермер аж ахуй эрхэлдэг ийм айлууд байгаа. За тэгээд тоодохгүй бүгд хамт оройн сааны цагаар нь үнэний фермийн дотоод одоо үйл ажиллагаатай бүгд гой танилцъя. Тэгээд одоо тэнд нэг өхөр маань бас ингээд уулгаад тоож чадахгүй бас иймэрхүү ийм зөөр бас байгаа юм байна. Тэгээд ер нь тэгээд нөгөө малчин айл өрхийн хувьд ер нь өхөр малаа төлөвлүүлнэ гэдэг бол бас маш чамгүй бас ийм ажил байдаг. Бас яг нэг ийм ажил байгаа юм байна. Бүгдээ гэртэн хараад байгаа яриагаа өргөжлүүлээ те. Хичнээн өгчтэй байгаа те. Үнэний юун дотор одоо хийх тоо. Яаж гарах вэ? Үнэнийг нь юу. Чаяа орцоо. Баясаа хойдлоос нь хөлнөөс нь барьцаа. Алтлаа. Мунгаанг. За гэрлэгч энд юу гоё юм хийгээд байна? Дээрт нь халуун ургагууд. Одоо болохоор хөргөчнөөс ураг гаргаж байна.
Одоо ингээд нэг уурга яг ингээд Чанцсан баг. чанаад ингээ хадгалч тийм ээ те. Яа. Цааш айгуу гоё. Үнэний гал уурга. Гал урах. За тийшээ суугаад идцгаач. Би юугаа Ажимнаа. Яг өөрөө татнаа тийм гараад ирсэн шүү. Оргоор татнаа. Цайгаа оруулчих. Аа. Одоо хоёр гар моёны чухаж байгаа гоё. Юу ачаад тэгээ гарна. Тэгээ ахын төмс ногоо ирчих. Тэгээ дүүмнийг дуулуулад. Та баг ихний нэр хин гэдэг. нэр нь хэм блэ минийхөө? Чиг ажилтдаг. За бид гэрлэгчийнхаа гэрт ороод ирсэн байна. За баасан жаргалах гэдэг энэ айл. Бас өнөр өтгөн. Тэгээд гэрлэгч маань сайхан гэр бүлээ гоё танилцуулаач. За. Танилцуулъя. Манай нөхөр баасан жаргал төр нэмхийн баасан жаргал 7 8 хүүхэдтэй л том нь. Тий 7 дүүтэй. Бас өнөр өтгөөл том хүн. Би болохоор тэр айлын ууган мэр. Ямар тийш үү те. Тэгээд 7 дүү хамаг бүдүү даргана. Тэгээ байждаг. Одоо чинь танах чинь 4 хүүхэдтэй. 3 охин нэг хүүтэй. За 2 том нь бол 2 том нь аливаа сургууль соёлоо төгссөн. төгсөөд 2.10 жилдээ. Аха. Том охин болор туяа. Болор туяа. Оюун туяа. Оюун туяа. Номин туяа. За баг хүү Болорчлоо. болорчлоо. За энэ 4 хүүтэй. Би өөрөө болохоор айлын 5 хүүхэдтэй айлын дунд туруу гэж. Тий 5 хүүхэдтэй айлын дунд туруу гэж. Голынх нь хүүхэд. Төрсөн 5 хүүхэд төрүүлсэн манай өвчээр. Тэгээд төрүүлсэн юм шиг 8 хүүхэдтэй. Тийм байлээ. Манай өвчээр. Өөр ханга аймгийн Баталцын сумд Малтай, Тэтгэврийн тийм 2 хөшин байгаа. Та үгүйсээ Баталцыг тэгээд 10 жилээ төгсөөд. Тийм бид нар ч уянгад 1994 онд юугаа явчихсан. Баталцын руугаа нүүж орж одоо би хадмигийн хайж утсан юм уу? Яг тийм бас. Ер нөхрөө хайж утсан. Тийм юм шиг байгаа. Тэгээд тэндээс 5 жилийн дараа очоо би басан жаргалтай танилцаад. Тэгэл ер нь 18х настай хүүхэд айлын бэр нөхрөөсөө өөр хүн танихгүй. Өнөр өтгөө айлын нэг хэсэг нь болж очижээ. За танаа хүүхдүүд чинь авьяастай нөхөр чинь бас айгүй олон спортын урлагийн. Тий. Бас дуулнаа. Тэгэж. Ахыг орж ирэхээр нэг дуулал тий. Одоо баасан жаргалах маань хүүгээ авах гад сургууль руу явцсан байна. Тэгээд ирэхээрийн сайхан нэг дуулуулаад тэгээд өдрөө аваа сам руугаа гараа тий. Одоо ингээ харангууд манайхаа одоо нэг том охиных нь хоёр охиных нь одоо бүтээл гоё харагдаж байна. Хоёр тэр морь байна. Айгуу гоё зурдаг. Тэгээ энэ олон медалууд болохоор одоо нөхрийнх нь авсан медалууд харагдаж байна. Энэ уралсан энэ шар шуу юм өнөч бүгд танаа чинь биш шүү. Танаа хүүхдүүдийн юу? Үгүй энэ биш. Биш үү. За. Энэ морь. Тэгээ ер нь тэр гэрт нь очихоор нүл зурсан зургал өгчихдээ. Тийм шүү тий. За манай номин тояа маань ямар авьяастай вэ? Нэг наашаа ирээд гоё нэг. Манай хамгийн ичимхий хүүхдний. Тийм үү. За зүгээд авчаа хүрээд ах юм дөө. Манай хамгийн ичимхий хүүхдний нэ. За энд одоо тэгэхээр яг процент сангийн аж ахуйд 2004 оноос хойш ирээд сурч чинь тий. За нэшрах юм даа. За энэ оюун туяа маань гоё өөрийгөө. Номин туяа маань гоё өөрийгөө гоё танилцуулаад. Биш харж. Ичээд. Задг. За та хэдэн настай? 12. 12. Хэдгээр ингэ одоо? 6. Номин туяагийн одоо хамгийн одоо лаг дуртай хичээл нь ямар хичээл вэ? Үндэсний бичиг. Вау, тийм үү. Ирээдүйд ер нь ямар мэрэгчлээ
хүн болно гэж юу бодож төсөөлж явна. Дуучлал. Дуучин тий. Үх тийм үү. Тий. Чи одоо дуу ямар дуу сонирхож сонсож байна? K-pop. Вау, чи одоо мэдхүү. Чи нэг дуртай K-pop хамтлагийнхаа дуунаас нэг аялж өгч болох уу? Окей. Магнах нь мэдэн штэ. Яг гой сонсоод дагаад дэмжээ. Blackpink ямар хамтлагийн дуу сонсож байна? Baby Monster. Blackpink. Вау. Katsai. Мэдхүү, мэдж байгаа дуунаас нэг аялж өгч байгаа. За. Энд стрит юм шиг. Заагаад. Бүгд заагаад байна We go up like flower in class. Like flower in Valence. Up high for me, baby, high for me. Oh, up like fog, can you Valence. Яа, за баярлалаа. Төрхөн доо. Ямар гоё юм бэ? Дууны шивний хичлэг юм ээ. За, амжилт. За, баасан жаргалах манайш гоё суугач. Гэрлэгч тийш шилжээс очих. За, тэгээд энэ гэрийн өрхийн тэргүүн болбоос энэ баасан жаргал гэдэг хүн маань урлаг спортын тал талын авьяастай, гарын урд үетэй. Одоо бидний нөгөө Good Morning Монгол шоуны галтаа сэрүүлэг болон дээр ярьдаг Монгол хүний 9 эрдмийн нэлжгээдийг одоо энэ хүн өөртөө шингээсэн юм хүн байдгийн. Тэгээд жинхэнэ одоо сайхан Монгол эр хүний төлөөлөл байгаа юм да. Ахман сайхан өөрийгөө гоё манай сонсогчдод гоё жоохон танилцуулсан. Гэрлийг сая танилцуулсан л та. Гэхдээ одоо энэ сүүлийн үед хичээлж байгаа энэ сонирхож байгаа урлаг спортын талаас айгүй гоё сонирхол хобби тий. Гэр бүлийнхаа жоохон онцлогоос жоохон болцол. Сүүлийн үед одоо энэ юугаар л шатар дартсыг л ерэн сонирхож байна доо. Дартсаар бол ерөөхдөө нэг клубүүд байдаг аахгүй юу? Дартсын ингээд одоо энэ тэнд тэр клубүүд дээр явуулсан яваад тэмцээнд ороод яваад идэв. Бас сайжирч галгайгүй яачих гал яваад. Зөндөө бол медальтай биш үү те? Нэг 2 3 юм байх. 2 3. Шатраар бол бас нилээд байгаа хаа. Хичнээн жил ер нь одоо яг энэ спортуудаар хичээлж байна. Дартсыг бол ерөөхдөө сүүлийн нэг жил яаж энэ да. Шатар бол ер нь багасаал тоглодог байсан шүү дээ. Шатар даамаг бол ер нь гайгүй тэгээд хороод тасхон бүс дүүргийнхэн тэмцээнүүдээс л ер нь хаасан байх болоо. Спортоос гадна одоо баскетч ч бас сайхан дуулдаг шүү дээ. Яг хөө тэгээд нэг байгууллагуудын тэм урлаг энэ наадам бүжиг болдог байхгүй юу. Тэрнээ ямар ч оролцож чаддаг. За манай Good Morning Mongolia шоуг үзэж байгаа маш олон хүмүүс байдаг. Одоо өглөө болгон хичнээн одоо мегмар сүрэн гэрэл сүрэн гэдэг одоо энэ хүний комментгүйгээр ер нь бол манай өглөөний шоугуудаас маань сонсогчдод төсөөлөхөөр байлсан. Тэгээд сүүлийн үед одоо баска гэдэг одоо энэ хүн айгүй хүч төрөн орж ирж байгаа коммент дээр манай шоуун дээр айгүйх юу яаж байгаа идэвхтэй оролцож байгаа. Тэгээд энэ баска ах маань болохоор гэрэл сүрэн хичээн маань одоо нөхөр юм аа. Тэгээ сайхан сонсогчдоо зориулаад сайхан мэдлэгээ бишүүлээд нэг сайхан аяа барьж. Хооломлос үтслээ. Сайхан цаач. Толон шийдсэн юм. Толлахта галлихан үдэндээ тогтнож налсан ээж миндээ Тоорохтой гэрийнхаа хойморт хан хайж завлсан буурлаа мэндэ ачил үрдэ ноолуулсан бойна хайрлсан хоёр мэндэ азар битэндээ заяасан Ерөлт тавилант буурлаа мэндэ дэлэнт маллиха шимиге дэжил жүргсэн ээж мэндэ тоорохтой гэрийнхаа хойморт хан хайж завлсан буурлаа мэндэ их нэртэйгээ анх танилцахдаа дуулж исэн доо. Хадам аавч хоёроо найрч исэн доо.
Тэр энэ дуулсан дуу. Олдоор аав чирээ найрчиж байгаад намайг найрсан. Эхнэртэйгээ танилцахад анхаарахад эдний ах нь гэр бариад чинь гэр бариад. Тэгээ гэрийн найран дээр таарчихгүй юу. Ячиж таарад танилцахтаа. Тэгээ тэр найран дээр нь дуулж исэн доо. Тэгээд намайг энэ дуу дуулах дуртай байгаад байдаг байхгүй юу. Наад бод. Энэ анх нөгөө гэрлэгч чинь уянгаас одоо Батөлзөө рүү очиж исэн гэдэг. Тэгсэн. Ер нь яаж одоо хараад ер нь бол энэ армаас үүсвэ. За тэгээд нэг нутагт чинь нэг наадам овны наадам энэ төр гэл хөдөөч болдог шүү дээ тэгээ. Тэр наадам дээр л анхаарал. Тэгээд ерөнхийдөө хараал яваад байсан. Тэгээд бас нэг тэр юунд чи баригадуудаар чи бүжиг гэдэг нэг юм болдог шүү дээ. Бүжиг таан зэрэг хөдөөч болдог. Тэгээд яг тэр бүжигэн дээр танилцаал. Тэгээд ганц нэг бүжиглж яваал. Тэгээд ерөнхийдөө ер нь гэр бүлийн хүнийхээ болох юм байна гэж бодлоо. Хамгийн анх тараад Ах тэгээд хамгийн анх гэрлэгч баских тараад яг юу гэж хэлсэн бэ? Юу ямар яриа үзсэн сандгүй. ер нь хөдөөний хөвгтэй чи чимхээ тэгээд юм ярихгүй шүү дээ. Тэгээд хамт бүжиглээд байгаа юм ярихгүй. Наадам дээр таарсан юм ярихгүй. Ерөөхдөө л хараал ингээд намайг харж яг анзаардаг үлээсэн баг. Тэгэл хийж явж байгаа л тэгэл тэр найран дээр Таарад гэж чи ирсэн шүү дээ. Зорж ядсан л да тэгээд. Тэгэл тэнд ах яриа хэлсэн дээ. Юу гэж хэлсэн? Яг тэ тэгэл танилцээ таалагдсан. Одоо тохоор илээ юу гэж хэлдэг. Өрхийн юм датаач ээ. Цаг юм чанаач ээ гэсэн баг тий. Тохоёхээ хөвгтэйхээ юугаар л хэлчихсэн баг. Одоо тэгээд 4 сайхан хүүхдүүдийн аав аж болоод ингэ явж шít. Одоо энэ ер нь хичнээн өхөртэй энэ мал аж ахуй юм уу хэд болж байна? Энэ талаараа гоё өрхөөхөө аж ахуй талаасаа гоё танилцуулбал. За манайх чинь 15 онд хаа. Манайх ихлэ хөдөө явахдаа өвсчээрээ малтай байсан. Тэгээд сүүлд нь ничээ төвлөрийгээд хүүхдүүдийн нэг хичээл сургуулиас тэр талаа бодоод тэгээд нааш ярьсан байхгүй. Тэгэл 15 онд 5 наавал эхэлж исэн дээ. Одоо нэг 20 төгрөгтэй л байна. Тэгээд ерөөхдөө энэс илүү өсгөж ирэхлээр бас ажил хийдэг болохоор бас болчихгүй. Тэгээд ерөөхдөө тоог юм барайл. Хар дээр барайл. Барайл явж байгаа. Ерөөхдөө нэг хар талын тал руугаа чиглэрүүгээ барайл явж байгаа. Одоо яг энэ хар тарлан үнэний үйлдвэрийн чиглэлээр ингээд сүүний чиглэлээр хүрээд чигээ явж байгаа. Ер нь цаашдаа өрхийн аж ахуйгаа ер нь яаж бас цаашаа хэлье гэж бас боддгоо. Эсвэл одоо яг энэ сүүний чиглэлийн яг энэ 20 тонн дээр барайл энэ чиглэлээр өрхийн аж ахуйгаа эхлээ явахад ер нь болж гин үү? Ерөнхийдөө энэ сүүнийхээ чиглэлээр л энэ юм дээр барайл явна гэж бодож байгаа. Одоо ер нь юунаас нэг хятадаас нэг өхөр оруулж ирэх гэдэг юм шүү дээ. Манай хатын дарагч. Бас тэрнээс нэг хэд өхөр захиалцсан байгаа. Тэр ирүүл тэгэл бас нэг бүр цэвэр тал руу яад юм уу гэж бодоод. Сүүний үйлдвэрийн чиглэл рүү. Тэгээ сүүний үйлдвэрийн чиглэл рүүгээ хятад өхөр дагнад юм гэсэн бодолтой яваад. Зөв. За хүүхдүүдийн талаар гоё яриач. Хүүхдүүдийнхээ одоо том охтууд нь өөрсдийн гэсэн ажил мэргэжлийн гараагаа эзэмшээд явчлаа. Одоо ер нь хүүхдүүдээс нь бас энэ өөрөө чинь авьяас энэ юм уу хөглж байгаа хүүхдүүд байна уу? Ямар онцлогтой одоо өсч хүмүүжээ цаашаа явж байна. За манай том охин чи Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцаагаар төгссөн. Одоо ажил хийгээ явж байгаа. Тэрний удаахан Монгол Улсын их сургуулийн сэтгэл зүйч гэсэн хос мэргэжлэр энэ үйл төгссөн. Одоо бас арай л ажиллаа яагаад ажиллаар гараагүй л явж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол манай хүүхдүүд авьяастай. Одоо ер нь л ерөнхий боловсролын сургууль байхаас эхлээл ерөнхийдөө доолч урдах зурах тэр орон жиргээ тэр янз шүлэг мүлэг зохиох тийм да ер нь авьяастай байсан. Ер нь бол бүгд л ер нь гараа урттай манай хүүхдэд сурах. Доол хата манай номын сая их чимээс орлоо үзлэг юмд дуулаа яваад байдаг.
Бас гайгүй. Дуулах авьяастай юм шиг л. За энэ 3 ихчийн дор хүмүүжиж байгаа энэ баг хүүгийн ерөн чиг баримжаа ямар тал руугаа одоо авьяасыг өвлөөд явж байна. Нэг олон ихч нарын дүүсэн жоохон ялцгаа байдаг гэж яриад дээ манай хөх тийм байдаг шүү дээ. Ер нь иршүүд. Ер нь тийм ирэх зан гайгүй баг. Ерөөдөө төлөв бас хичээл номдоо сайн. Ерөөдөө төлөв. Ямар одоо төрлийн одоо энэ авьяас чадвараас нь гоё өвлөх юм шиг байна. Хичээлж байгаа юм байна ер нь одоо. Шатар Ерөөдөө манай хөвч одоо шатар сонирхоод байгаа шүү дээ. Байнга шатар тавьчихсан ингээл ав хоёлаа нэг нүүрч хийгээл. Одоо хичээлийнхээ завсралгаа одоо тарсныхаа дараа шигсээ ачаал ахгүй л очихлаар шатар нөгөөл хөвгдөд анги хөвгдөдтэй. Тэгээ сууж идэв шүү дээ. Яасан юм бэ? Нөө болорч чулуу наашаа гараад ирж болроо. Өнөөхөө нааш. Занаш. Өстө мандыг том. ичсэн л гарч ирж байна нөх. За чи одоо энэ Good Morning Mongolia шоуг үзэж байгаа ах иш нартай байгаа минжлээч. Сайн уу гэ. Сайн уу. Сайн уу? Хараач. Оо яасан ч яах вэ өөрөөхөө. Сайн уу? Оо. Миний өчн. Нэг чи шатар Ямар сая шатар тоглож яваад ирсэн гэсэн тийм. Дам. Даам тоглож яваад шатар даам ерөнсөн. ямар хичээлдээ дуртай болорч чулуу. Биеийн тамир. Бин тамир. Өөр. Математик. Оо за. Том болоод ямар мэрэгчлээ хүн болох хүсдэг вэ? Бодож байгаа юм байна. Одоохондоо. Одоохондоо шидэг байна уу? Зү. Аавч хоёроо одоо хамгийн сайн хийж чаддаг юмнаас ямарыг сурахыг боддөг. Сурах гэж боддөг. Аав шиг мундаг шатар тоглодог болно гэж боддөг. Ээжгээ гоё дуулдаг болохыг хүсдэг. Ээж нь гоё дуулдаг таас. Ээж жаавч гэсэн ойлтой бүхөө одон байгаад тийм. Бүгэн барилдах юм болоо гэж хараад байгаа шүү дээ бас. Бүх болох юм болоо гэж бодоод хараад байгаа шүү. Бүх барилдах дуртай юу? Дөргөө. Тий. Бүх барилтны гэх юм бол нөгөө анаа нүчтэй баларна ш. Миний дүүг унгаач бол яах юм бэ гэж. За тэгээд гадаа юу нэр хоолойчод ой сам руу явахтай гэсэн юм яач тээ. Тэгээс хоолой. 야, 한긴 지치는 어디 있다 먹자. Тэгээд тэр нэг нь энэ хоёр нэг харсан ш нэг өдөр. Аа хоёр том нь уу? А тэр нь болохоор Чи хамгийн том нь ахгүй. хамгийн цаадлын жижиг нь үү? Хамгийн ихлээд гарсан тэр. Аа сайн байна. За бид нар гэрлээгч хаа Баска хоёрхаа миний фермийн одоо байранд руу орж ирсэн байна. За оройн одоо саамны цаг болсон байна. Амттай одоо өхрөө сааж байгаа энэ одоо энэ ажлын аж байгаа бид нар Өөрөө эсгэлч тий. дүр зургийг хараад бид нар хамт ярилцъя. Тэгээд Баска гэрлээгч хоёр маань одоо 10 гаруй жилийн өмнө 5 үнэтэй эхэлж исэн бол одоо 20 гаруй энэ өхөртэй болцсон. Одоо фермийн үйл ажиллагаагаараа үрхийн аж ахуйгаа хөгжүүлээд за тэгээд сайл саамаа болохоор одоо сүү хувьцат компани за бусад одоо компаниудад гэрэтээр нийлүүлж одоо ингэж бидний гар дээр ирдэг одоо цай сүүний бүтээгдэхүүн болж ирэхэд энэ хүмүүс ингэж хонь нэмрээ оруулдаг байх нэ.
За эхнээсээ ингээд тоглолцсон хөөрхөн тоглолнууд энд байна. Одоо энд хөөрхөн саяхан тоглосон 3 хөөрхөн царайлыг тоглол байна да. Яа тэр хараад тах. Энэ 3 жилийн чи гарч хөхт юм уу? Хөхн. Хөхөр нэвлэх үү? Хөг. Хэвгээр нэвлэгч чаа сүлд нь сүг нь үлдээгээд өгчт. Сүлд нь. За. Яа хамгийн жижиг нь одоо хэд хоногтой туул вэ? Чин. Хэд хоногтой? Одоо 13 хонцсон. За эднэр овоо утцсан уу? Унтцсан. Гэтэ эднэр нэг нь энэ хоёр нь нэг гарцсан ш нэг өдөр. Энэ хоёр том нь уу? Тэр нь Тэр болохоор чинь хамгийн том нь байхгүй юу? хамгийн цаадлын жижиг нь үү? Тий, хамгийн эхлээд гарсан тэр байхгүй. За энэ хамгийн сүүл гарсан юм. Энэ хоёр ч нэг өдөр гарцсан байхгүй. Тэр болохоор гунжны тоглол. Тэгээ би жижиг үү? Анхны тоглолт. Анхны төрөлт гэх гээд. За өхөр болгон нэртэй юм уу? Нэртэй. За сая үүрэг саагаад яан гэх юм. Үүрэг саа. Тэр ч тэгэл тогооч нарын баярын өдөр. Тогооч нарын баярын өдрөөр тоглосон. Намайг нөө тогооч нарын баярын цайлганд яваад ирсэн чи манай үнэ тоглолцсон байжсэн. За. Тэгэхээр н тоглолтондоо Жангу маа нэр. Одоо Жангу мань хаана вэ? энэ биш. Энэ улаан алга. За. Жангу маа нэртэй. Сонирхолтой юм байна. Энэ болохоор үүрээр тоглос. Би нөгөө эхийн хараал ойр ойрхон гарч хараад идэх төлөвлөлттэй. Хэдэн жилийн өмнө юу байсан? Туулсан гэсэн үг. Энэ 6 жилийн өмнө төрсөн. 6 жилийн өмнө төрсөн тоглоо. За. Тэгээд үүрээр төрсөн нэг 5 маун цаг өвчлөө өвөл төрсөн. Тэгээд үүрээ нэр өгсөн. Жана гэд миний хамгийн хайртай. Жана альны энэ. Тэр цагаан сүлтийн. Энийг онгойлгочих юм шүү. Паскахан бас энэ яг уу дахин боловсруулж юм байдаг юм. Шууд энэ яг нэг юу нэ бордоо хийдэг байхгүй юу? Бордооны компани байдаг. Тэнд авч боосоо. Чөлдөөр дуун хатааж ягаад тэг очиж авч тэнд авч хасгатай. Тэгээ тэндээ нэгцэн тэг бордооны үлдэрт. ингээ боловсруулаад хэмээг байна. Бас зүгээр баасан ч гэсэн зүгээр хаягдахгүй бас. Бордоон төрөл хийвчээ. Бид нар жоохон бахад энэ чинь нөгөө нүүрсний юм удаа хайлттай юу агаад түш болгож хийдэг гэсэн. Бид жоохон бахад манай өвөө юм ээ. Бас л өгөртэй бахад бас баасан. Бот бас шот. Энд эднэрээ бас ч юм болохоор яг тийм хөдөөний тийм мал шиг аргал болдгоо байхгүй. Тэжээл юм болохоор аргал болохгүй тийм. ఇలా очиж явчихвал тэр нэг найч асах чинь. Тэндээ яг боос шиг болгох юм байлээ л ерөөхдөө хөхрснөөс нь хөхрахтснаас нь. Манай дээр нөгөө бордоо хийд юм бил. Вакцин хийдэг байхгүй юу? 6 сар тутамд. Тэнгуут гаднаас хүн орж ирэхээр энэ нөгөө вакцин хийдэг нөхдүүд байна л гэж бодоод байгаа хэрэг. Ер нь. Тий. За бид нар тэгвэл яг уу. Та тэгэл. За. Эвэлтэл нь хараад. Тийм байна. Ер нь тэгээ жоохон юу ачиж магадгүй те. Вакцин хийдэг байхгүй юу? Тэгэл эдгэр чи вакцинд амар юм зэглэн шүү дээ. Хүзүү мүзүүн хавдаа тэгэл. Яа тэр. Шот мэдгэж чинь үү? За. Гайгүй одоо тэгжээ. Манай эднэр чинь бас ингээд фермдээ зогсоор байж байгаа малын хөлийн татваргөө бүтэн жилээрээ өгчнө. Чи нөө малын хөлийн татвар чи нөгөө бэлчээр ашиглаж нөгөө бэлчээр талхалсны юу гэж байдаг. Тэр чи эдгэр чинь 4 сарын 10 төжээж одоо хачаанаас гарна шүү дээ баг. Тэгээ 9 сар гээд уягдчихж байгаа юм чи тэгээд малынхаа хөлийн татварыг бүр өгнө. Тий. Одоо ихтэй эртхэн ногоо урж байгаа хөө. Би чи гараагүй мөртөө бас татвар төлөв. Энэ нэр бас юу юм те. Бас наад чинь нэг шудрагс. Шудрагс. Нэг тийм юу яадаг.
Одоо ямар ч гэмээр юм тий. Тийм яваад идэв шүү. За өдөр өглөө орой гээд 2 удаа. Сагаад. Өдөр зөв хичнээн сүү. Окей. Тугал мугалдаа сайн үлдээж өгч мөгөж жаахан багшиг өгч. Эдрийг томроод тэгээд нэг бор хоолмолонд ороод ирээд ахихан саагаад. Одоохондоо эдгэр чи ихийнхаа сүгээр хоолж шүү. За энэ улаан энэ нааш харж байгаа өхөр хин гэдэг юм бэ? Улака. Улака. Тийм. Нэрэл улаан байна да улаак. Улака. Жана болохоор миний хамгаа хайртай. Бүр гашаанаас гараад ингээд шөргөөгөөл зүгээр өстө баг хүн бол үнсхөө гэмээр ихэлж идэв шүү дээ. Айгу их намар уулаад нөгөө бэлччихдэг байхгүй. Тэгээд намайг наанаас нь яваад очихсоор гүүж ирэл зүгээр шөргөөгөөл хариуцгүй уусан уруу өнгөрүүлчих гэл. Тэгээд айгу хөрхөн ихэлдэг байхгүй. Тоглол байхдаа ингээ өнөө сагаас очихлаар хурж шөргөөгөө тэгээд ихэлдэг. Тэр ихсэн маамтай. Ер нь тэгж байгаа л нэг тааруулаад ами таами гэж болроо их нэг жоохон бахта. Бүгдэн гарааны дүрээр хөвдөг ус. Одоо тэр цааталтай байгаа бор халцууны бэмби гэдэг ус. Одоо нэлээ хөгшин бэмби болсон. Тийм ээ тий. Яалчгүй. Ингээ хоёулаа болохоор амар ингээд баасан жаргалтай зэрэгцээд нэг нь сааж яхад нэг нь өөрсдөө жилийн тавиад бас хинээгээр аваад. Нэрэ тийм ээ. Яалчгүй. Ганцаараа бол тэгээ бүгдийг хийн шүү. Яалчгүй нөгөө байран юутай болохоор. Яалчгүй. Баасан жаргалыг ажилтаа болохоор тэгээ. Ер нь бол удаа шүү дээ. Би чи нэлээ удаан нохолтно. За, Good Morning Mongolia шоуныхаа за хамт олонны зүгээс одоо бид нар хамтдаа 61-ийн гармыг гараад сонгон найрхан дүүргийн 21-р оронд байдаг жаргалан тосгон буюу одоо хуучнаар Парцаны сангийн аж ахуйд ирээд өнөөдөр бүтэн өдрийг бас нэгэн сайхан гэр бүлд сайхан өнгөрөөлөө гэж тэгээд ахигч хоёрын дэвс очлоод үнэхээр сайхан одоо нэг өдрийнх нь хэсэг гинжсэн ажлын одоо өдрөөс нь бас зочлоод дайлуулад бас сайхан халуун дулаан яриа өрнөөсөндөө маш их баяртай байна. Зочилсон, хүлээж авсан хоёртоо маш их баярлалаа. Манайхаар зочлон ирсэн та нарт бас маш их баярлалаа. Тэгээд миний урилгыг хүлээж аваад манайхаар зочлсонд маш их баярлалаа. Тэгээд таадынхаа ажилд нь амжилт хүсье. Тэгээд дандаа өөрийнхөө өнгөөр солонгортч гэрэлтэж яваарай та хэдэн гэж хэлье. За тэгээд манай Good Morning Mongolia шоуны сонсогчд ер нь бол нөгөө таны сайхан нөгөө тас хийсэн инээдэг ер нь комментэр л их хардаг, уншдаг. Тэгээд сайхан сонсхийнсэн гэдэг айгүй хүсэдэг байхгүй. Нэг сайхан сонсгож өгөөч. Шууд инээгээд үү. Шууд авир тий. Шууд дуулаад өгөөч гэж байгаа юм шиг. Энэ бол тоосоо байлаа. Инээж гэхээр инээгээл. Манай одоо яг ингээд нөгөө та одоо мэдж байгаа шүү дээ. Өглөө болгон хамт байдаг, комментэр хамт байдаг. Бидний шоуны нэг хэсэг болсон маш олон сонсогчд байдаг. Тэгээд хоёрыг маань одоо өглөө болгон комментэр мэдлээд орж иж хахад аль үшээ одоо хизээний танил болсон юм шиг тий. Мэдж байгаа, харж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдгээр олон сонсогчдоо шоуныхаа нэг хэсэг болсон тэр хүмүүстэй бүгдээрэнд нь сайхан ерөөлийн үгээр мэдчлээд төвшүүлээч. Тэгээд одоо бид нар чинь нөгөө нэгнийгээ сонссоор гэж одоо баг нэгнийхээ царайг хараагүй гэж одоо би мега баясаа магнаа гэл найруулагчийн царайг бүр хараагүй гэж бүр мэддэг болцсон тийм. Тэгээ сонсогчдыгээ бас зөндөө таньдаг болцсон. Тэгэл манай тэр одоо баг орж ирэх хүмүүс манай тэр нэр яасан юм болоо гэл орж ирэх байхын гэд баг хүлээгээд тэгээд дэждэг. Тэгээд нөгөө энэ ойко батмат гэл тэр энэ халиун баясгалан гээл тий байнгын үзчихэдэг тий наран жаргал пэрнлээ гэл наран жаргал пэрнлээ гэж одоо би танихчгүй жиш нэг 930-гээ сонсдог байхад бас нөгөө юунда нэр өгөөд тоглолтоо нэр өгөөд
бас тэдний бас Ямар нэр өгсөн гэлээ тоглолт нь? Сумтай панз гэдэг нэг. Сумтай панз. Одоо тэр баг 3 жил 3 нас мас хүрж байгаа. Одоо баг гонж болсон баха тий. Бараг тэгж байгаа. Буцаа тоглож гинөө яаж байна. Ер нь одоо нэлийн томс. Тэгээд бид нар яг биенийгаа нэг таньдаг юм шиг тийм болцсон байдаг. Одоо намайг ч гэсэн бас тэгжил байгаа бусад сонсогчд. Тэгээд нөгөө одоо шинээр одоо Good morning Mongolia show. Тэрнийг бас одоо юу яагаад та. Өглөө болгоо одоо баг төрүүчийн хүн нь болоод мэдлчих юмсан гэл нөгөө эрт босдог байхгүй. Өнөө өглөө бол хамгийн дөрөнд гоцож илээ шүү дээ тий. Эрт босдог байхгүй юу. Тэгээд хаяа нэг ингээл хөвгтийн хөсмөс самжаал хөвгтийн нөгөө хичээлдний явуулах гал өсмөсөн эхэлсэн байж та алуу нэг минут битчихээ тэгэл өглөөний мэн тэгээд тэр чинь нөгөө та хэд нэг орилоо бол тэр чинь орилоод байгаа байхгүй юу мэн тэгээд яг өөрийнхөө олгоо та хэдий бол тэгээ уншихаар мэн тэгээд унших юм бол та хэдтэй хамт орилж байгаа маа гэхгүй юу тий. За маш гоё. Маш их баярлаа. Тэгээд өглөө болгон бас бидэндээ хамт байж хэдийгээр нөгөө орон зайн хувьд ойрхон биш гэсэн яг дэргэд байгаа юм шиг өглөө болгон бидэнтэй бас хамтдаа нэгэн сайхан өглөө болгон уцтагт бид бүхэн бол маш их баяртай. Хүлээж идэг. Орж ирэхгүй бол яач юу гэж харж идэг. Нөгөө гэлэгч мань яач юу гэлээ. Баскийнхаа манууд ер нь хизэнээс яг ингээд нэгдэж орж ирв. Яг өөрийнхөө аккаунтаар сүүлийн үед айгу хүч төрөн орж ирж байгаа шүү дээ тий. Ер нь л бол тэгэл сая бараад ирж ирснээс чи хойш л мэдээл тэгэл ерөөхдөө орж ирсэн. Тэгээ таних болоо гэж бодвол магнаа таних юм болоо гэж бодвол өчтөө танихгүй. Тэгээд би нэг анх яг үзэж явахдаа буцаад ажилдаа орсон. Нэгсээ тасраад байхгүй байсан. Тэгээ буцаад ажилдаа орсон юм гэсэн чи юугаа шинжилсэн, шоугаа шинжилсэн байгаа. Энд бодвол баска гэж байгаа чи одоо бодвол эмэгтэй хүн байх та. Би бол тэгж хэлээгүй байх тий. Өөр нэг хөтлөгч тэгжсэн баг. Тэ. Зургийг харахад одоо энэ баясаа. Зургийг харахад энэ эмэгтэй юм шиг байна. Энэ одоо магнагийн одоо юу байх та вүлээ. Караши марашин юм болоо гэх. Гэж андуурсан юм шүү байж. Тэгж холбогдчихсэн. Тэгэл тэрнээс хойш л ерөөхдөө охиныхоо зургаар өглөө болгоно. Тэгээд яхан төөрөлдүүл. Өглөө хамт эхлүүлдэгтэй. Тийм маш гоё байгаа тийм. Өнөөдөр чинь бид бүхэн хамтдаа ирээд бас яг энэ шинхэн энэ өхрийн одоо бас хаврын мал төлөх хамгийн гоё юм нь одоо энэ гал уураг байдаг тийм. Тэгээд хавар мал төлөх мал сүрэг нэмэгдэнэ гэдэг бол одоо мал ахуу эрхэлж байгаа хүн болгоны хувьд аюул чухал гэдэг шүү дээ тий. Тэгээ энэ цаг үеэр бас бид зочилж яхан дэлгэр сайхан цаг үе. Хоног гарах гэж ярьдаг байсан шүү дээ тийм мэдээлэл чинь тий. Тэгээ яг хоног гарсан энэ үе таарч хичээлсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ танай ажлын хамт олонд бүгдэнд амжилт хүсье. Эрүүлэг хийх хүсье. Сонсогчдод бүгдэнд нь эрүүлэх ажилд нь амжилт хүсье. Өглөө баасан жаргал ажиллаас ирэхдээ нөгөө машинаас буугаал ирдэг байхгүй. Тэгэхээр та хэдий яриа ерөөс утсан дээр нь сонсогдоол өөстө барьцсан ингээл сонсоол тэгэл бодог болсон. Сөөлөө хөгжилтэй байдаг шүү дээ. Тэр энийхэн сонсоол. Хөгжилтэй юм ярихын сонсоол тэгэл нэг гоё инээдэг бүсгүй байгаа тий. Би бол тэгэл яа ботортол авч ин да гэж. Янз инээдэг. За тэгэхэд Баасан жаргал ахыхаа гэр бүлдээ бас Good Morning Mongolia шоуны нийт сонсогчдынхаа өмнөөс болоод нийт одоо баг хамт олонны өмнөөс гэр бүлд нь одоо эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мал сүргэн тарган давтай байж өрөө хүмүүс нь өнөр өтгөн эрүүл саруул байх болтугай. Орсон гарсан бүхэн өрөөгдөж байх болтугай гэж нийт сонсогчдынхаа өмнөөс л баг хамт олонныхоо өмнөөс танаа гэр бүлийг бас эрүүл өргөн бас талархаж байгаа илэрхийлье. Баярлалаа. Танаа хамт олон амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ бид бүхэн маань өнөөдөр Парцааны сангийн аж ахуй хуучнаар тийм ээ. Одоо орчин цагаар бол Согин хайрхан дүүргийн 21-р хороонд байдаг Баасан жаргал ахыхаа гэр бүл дээр бас очлоод энэ сонсогч олонныхоо бас нэг хэсэг болсон шоуны маань нэг хэсэг болсон энэ сайхан гэр бүлийн сайхан нэг өдрийн ажлаас бүгдээ хамтдаа бас хуваалцаж халуун дулаан сайхан яриаг өргөнүүлсэндээ маш их баяртай байна.
Ингээд Good Morning Mongolia шоугаараа бас бүгдээ хамтдаа уулзцгаая. Баяртай. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжимтэйгээр яг энэ хүлээж авах болно.